За нийслэлийн ард замын хөгжлийн газраас Улаанбаатар хотод хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтууд бол цаг хугацаа, техник хүн хүчээ нэмээд ингээд ажил явагдаж байгаа. За ойрын хугацаанд өнгөрсөн жилүүдээр бид нар ерөнхийдөө томоохон бүтээн байгуулалтаас дөрвөн гүүрийн бүтээн байгуулалтын ажил бол Налахын 20.9 км авто замын барилгын ажилтаа ингээд хийгдээд явж байгаа. За эхний хэсэг нь бол Сонсголонгийн гүүр, Яарамгийн гүүр гэдэг хугацаанаас өмнө бид нар ашиглалтанд ингээд оруулсан. Одоо замын цагдаагийн гүүр буюу Олимпийн гүүр, 10 тулцрын гүүр буюу Олимпийн гүүр, за Налахын 20.9 Баянзүрх дүүргийн туулгалдыг хүрхийн гүүрийн бүтээн байгуулалтын ажил одоо ингээд эхэлж байгаа. За ерөнхийдөө дэлхийд одоо цар тахалтай холбоотой COVID-19 гэдэг одоо цар тахлын өвчин бол нэлээд дэгдсэн. Энэтэй холбоотой бол нөгөө бүгд найрамд хятадаар тус ерөнхий гүйцэтгэгч бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд маань бас мөн тэн дээр одоо холбогдох одоо улсын онцгой комиссийн дэглэмийнхаа дагуу бас ингээд хил 20-20-нд ингээд хаагдсан. За ингээд одоо Монгол улсад орж ирээд мөн адилхан улсын онцгой комиссийн одоо дүрм журмынхаа дагуу карантинлэгдээд ингээд одоо барилгын нэгж талбар дээр гарч эхэлж байгаа. За үүнтэй холбоотой бид нар Налахын 20.9 км автозамын барилгын ажлын хувьд бол одоо өнгө хүчлэлт дахиад Налахын 20.9 км автозам маань өнгө хүчлэлт буюу нэг үе одоо хүчлэлт хийгдэх ёстой. За мөн тууцан хаалт хийгдэнэ. За явган зам, дугуйн замын барилгын ажил бас хийгдэнэ. За ингээд урагшаа хоошоо гарсан ингээд 5 гүүрэн гарцын барилгын ажил ингээд хийгдэх ёстой. За энэ барилгын ажлын явцад одоо бид нар тодорхой хэмжээгээр одоо автозамын хөдөлгөөнийг бүрэн хаахгүйгээр хэсэгжилж ингээд хаахаар ингээд төлөвлөсөн байж байгаа. За энэ хаагаад хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой асуудлыг бол замын хөдөлгөөний төлөв судалгаа инженерийн хөгжлийн газраас ингээд хэлэх бах. За замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил бол одоо Олимпийн гудамж буюу гүүрийнхаа зүүн болон баруун талдаа дублер замын барилгын ажил хийгдэнэ. За мөн үлдсэн 2 рампын ажил байгаа. За мөн явган үний гүүрэн гарцын ажил гэдээ бас ингээ хийгдэх ёстой байна. Тэгээ бид нар энэ ажлуудын хүрээнд тухайн Олимпийн гүүрэн дээр одоо мөн Налахын зам дээр за Баянзүрхийн гүүр бол дуусчихсан. Үндсэн ажил нь бол дууссан. Одоо тогтчлт тоноглолын ажлууд нь бол үргэлжлээд энэ жилдээ багтаад дуусгаар хийж байгаа. За энэ барилгын ажилдаа бид нар уялдуулаад одоо энэ хүмүүс иргэдээс бол нэлээх асуултууд ирж байгаа. Хизээ ашиглалтанд орохч дуусах вэ гэсэн. Тэгээ бид нар бол одоо технологийн горим алдагдахгүй тулд хасах температур хүртэл одоо хүүтэртлээ бид нар технологийн горим алдагдахгүй байх үүднээс хийж болох бүх ажлуудаа саяны одоо миний хэлсэн хийгдэх ажлуудын хүрээнд барилгын ажил бол явагдах юм байна. За ингээд Налахын 20.9 км автозам дээр аль замыг хаах уу гэдэг асуудлаар бол инженерчлэлийн газраас хэлэх бах. Би дахиад дурдаад хэлэхэд Налахын 20.9 км автозам бүрэн хаагдахгүй шүү. Энэ бол бүрэн хаах асуудал биш. Зөвхөн одоо Улаастан одоо уулзуураас 1.7 км хэсэгчилж хаагдана. Нөгөө хэсэг маань одоо Тэрэлжийн оргилын уулзуураас цаашаа яваад Тэрэлж рүүгээ одоо шорон замаар одоо урагшаага эргээд түнэлээр гараад одоо Налахын замтай нийлдэг. Энэ хэсгийн шорон замыг хатуу уучлалтай болох ажлуудыг ингээд хийгдэж явах. За ингээд хөдөлгөөн зохион байгуулалтын дарга тайлбарлах. За та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За тухайн хийгдэж байгаа ажил маань Улаастан уулзуураас зүүн тийшээ буюу одоо тухайн замын ажил хийгдэх 1.7 км автозамын ажлын хийгдэх хэсэг энэ зургал дээр гарснаар ингэж хаагдана. Тий. За энд дэлгэцэн дээр заавалч. За Улаастан уулзуур маань ингэж уулзуураас зүүн тийшээ 1.7 км ингэж зам хаагдана. За энэ уртлын зорч хэсэг маань нэг урсгалтай байсныг тухайн за хаагдж байгаа замынхаа урд хэсгээр зүүн тишээ нэг чигээр урсгалтай байсан зам маань эсрэг 2 урсгалтайгаар 1.7 км тухайн замын засвар хийж байгаа газраа хөдөлгөөн зохион байгуулалт хаагдаж хөдөлгөөн зохион байгуулалт нь хийгдэнэ. Энэ дээр бол хөдөлгөөн бүрэн
нам зогсох хаалт бол байхгүй. Хөдөлгөөн бол эсрэг хоёр урсгалаар энэ тухайн яг энэ хэсэгт л хөдөлгөөн зохион байгуулалт төр явагдана гэсэн үг. За дараагийн налахаас нөгөө оргил худалдааны төвөөс тухайн зорчигсын одоо үндсэн зам маань бол хаагдахгүй. Шорон хэсэг тухайн зургал дээр байгаа хэсгээрээ замын одоо ажил хийж байгаа хэсэгтээ хаагдахаас иргэдийн одоо зам юу бол чөлөөтэй явахаар ингэж хийгдсэн байгаа. За энэ тухайн ажлууд маань 9 сарын 15-наас маргаашаас 10 сарын 25-ны хооронд Улаанстан улзуурын зам байна. 9 сарын 15-наас 10 сарын 20-ны хооронд хийгдэхээр ийм цаг хугацаанд байгаа. За би дахиад тодруулаад хэлчихье. Ерөнхийдөө налахын 20.9 км авцсан бол энэ хугацаанд хаагдахгүй. Одоо эхний ээлжинд бидний тавьсан слайдн дээр тавьсан юу бол Улаанстан улзуураас хуучин Баянзүрхийн гүүр хүртэл хаагдах юм. Шинэ гүүр буюу шинэ гүүртэй холбогдсон замууд маань бол нээлттэй байх юм. Налахын үндсэн зам маань автомашины хөдөлгөөн бол явдгаараа явна. За тэрэлж рүү салдаг хэсэг маань мөн адилхан иргэд маань мэдчихэж байгаа шүү дээ. Автоэвризэшн маань яг оргилын улзуур дөнгөж гараад тэрэлж рүү ирэхийн тулд эсвэл налахаар явдаг, эсвэл бол шорон замаар буюу яг налахын оргилын улзуур дөнгөж өнгөрөөд урагшаага шорон замаар эргээд түнэлээр ороод тэгээд шорон замаар явж байгаад одоо налахын замтай нийлдэг. Энэ хэсгийн барилгын ажил явхад дээд одоо үндсэн 20.9 км авцсан бол хаагдахгүй. Харин дараа нь бид нар одоо энэ налахын 20.9 дээр нөө өнгө хүжилт авахдаа бид нар харин тухайн үедээ хэвлэл мэдээллийн бас хурлаар иргэддээ мэдээлээд хэсэгчилж хаахар байгаа. Үндсэндээ 4 игний зам болсон байгаа налахын зам маань. 4 игний замынхаа 2 игнийгээр нь сөрөг урсгалаараа аваад тэр хооронд нөгөө урсгал байж байгаа игнийг хучлалтаа аваад дараа нь тийшээгээ шилжүүлээд ингээд ямар нэгэн хөдөлгөөн хаахгүйгээр энэ барилгын ажлыг ингээд уялдуулж хийхээр ингээд төлөвлөсөн байж байгаа. За үндсэндээ саяны 2 хэсэг дээр болохоор сая хэллээ ерөнхийдөө бид нар маргаашнаас эхэлж хаагаад одоо бид нар цаг хугацаа маш бага байна. Хүүтний удирдал эхлэхээс өмнө одоо энэ барилгуудаа бид нар хийж болох бүх ажлуудаа хийх энэ хүн хүч техник хэрэгслээр нэмж ажиллаж байгаа учраас тэрэлж Улаанстагаас одоо саяны хуучин Баянзүрхийн гүүр хүртэл бол нэг сарын хугацаатай ингээд хаах юм аа. Тэр хооронд одоо хөдөлгөөнд ямар нэгэн саад учруулахгүйгээр зохион байгуулсан байгаа гэдгийг хэлж байгаа. Тэгээд асуулт хариулт байвал Хожим болон одоо гачуултын чиглэл рүү буцаж ирэх хөдөлгөөн, буцаж ирэх одоо ирэлт уулзсан шүү дээ. Тэр бүр нэлээд цаашаа явж байгаа Баянзүрхийн товчооны наахнаас ирэлдэг. Энэ хэсэг хаагдах. Нэгдүгээр, хоёрдугаар тэр хэсэг одоо тэр уулзрыг буучин хэвээр нь уулзраар нь байлгаж болох юм. Яагаад гэвэл машинууд буцаж иргээд нэлээд хот байх юм байна. За ер нь бол ийм байгаа. Бид нар энэ авто замыг төлөвлөхдөө энэ хэдвэр зэрэглэлийн зам бэ, ямар ангиллын зам бэ гэдэг энэ зургийн автор гэж байж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бид нар буцаж ирэхийг ойрхон хийх тусмаа осол аваар эн чинь өөрөө дүрм журам байж норм стандарт гэдээ байж байгаа. Ер нь манайхаас өөр улсад бол яг энэ U-turn буюу буцаж ирэх үйлдэл бол дандаа одоо тооцоо судалгаатай байдаг. Яг энэ налахын зам маань бас тийм тооцоо судалгаатай хийгдсэн байж байгаа. Үндсэндээ зургийн автор зургаа хийгээд магтлаар багтлагдаад тэр зургийнхаа дагуу одоо манайхаа нийслэлийн авто замаас бол захиалагчийн хяналт тавиад явж байгаа. За ерөнхийдөө суурьшлийн бүстэй газруудаар бол энэ босож ирэх үйлдэлүүд энэ асуудлыг бол одоо тээврийн замын цагдаа, инженерчлэлийн газар гээд холбогдох бүх мэргэжлийн байгууллагууд судалж хийсэн үндсэн дээр явж байгаа. Баянзүрхийн товчооны одоо яг тэр хэсгийн зам хуучин байсан таны асуудаг тэр товчоол товчооны хэсгийн зам бол нээлттэй. Үндсэндээ налахаас одоо наашаа орж иж байгаа зүүн аймгаас орж иж байгаа Улаанбаатар хот руу чиглэсэн тээврийн хэсэл саадгүйгээр болж орчноо. Ганцхан Улаанстагаас одоо миний түрүүн яриад байсан хуучин Баянзүрхийн гүүр хүртэл 1.7 км авцсан бол хаагдаад энэ бол барилгын ажил явагдах юм. Нөгөөх нь тэрэлж рүү салдаг хэсэг маань л ингэж хаагдчих. Тэр сая таны сая хэлсэн хуучин тэр зам дээр чи яг иргэлт байгаа байхгүй юу? Тэр хэсэг хаагдахгүй мó? Яг тэр хэсэг ороод шүү дээ. Улаанстан тэр хаацсан байгаа шүү дээ. Улаанстан уулзур бол нээлттэй байна шүү дээ. Тэгээд хэсэгчлээд бид нар ингээ хаагаад явах байхгүй тий.